Энэ удаагийнхаа дугаарыг Монголын эрсдлийн тайлан 2013-д гарсан Улаанбаатар хот хөлдөх эрсдэл гэсэн сэдвээр хийж байна. 2013-аас 2015 онд 4-р цахилгаан станцад ноцтой гэмтэл гарахад Улаанбаатар хот хөлдөх хүн ардын амь насанд аюул занал хийх эрсдэл байна. Энэ тал дээр улсын хэмжээнд ямар нэгэн нөөц төлөвлөгөө байхгүй байгаа нь маш том эрсдэл болж байна. Одоо юу гэдэг зарим хүмүүс магадгүй хэлж байна тийм. Яагаад муу ярьлаад байгаа тийм. Хот хөлдөн гэдэг. Мэдээж бидний хинч хотыг хөлдөн гэж төсөөлөхийг хүсэхгүй байна тийм. Гэхдээ ийм эрсдэл гарч болох нэ гэдгийг л бид нар хэлээд байна. Үнэхээр Улаанбаатар хот хөлдөх эрсдэл байна уу? Холбогдох газруудын мэргэжилтнүүдийн хариултаас. Хөлдөн гэдэг чинь бол айхтур маш том хүнд ойлголт шүү. Хөлдөөгүй авах арга хэмжээнүүд бол байна. Мэргэжлийн хүмүүсийн хувьд бол ер нь бол дулаан тасалдахгүй гэж хэлэхэд бол бас их хүнд. Яагаад тэгэхээр манай үндсэн шугам сүлжээний бол одоо 40 гаруй хувь нь бол 25-аас дээш ашиглагдсан ийм муудсан шугам байдаг. Иймээс эрсдлийн анализ нэвтрүүлэг өнөөдрийн дугаараар Улаанбаатар хот хөлдөх эрсдэл байгаа эсхийг тодруулах болно. Монгол улсын нийслэл Улаанбаатар хот энэ хотод сая 300 мянган хүн амьдардаг гэсэн тооцоо байдаг. Дэлхийд дээрх хамгийн хүйтэн хотуудын нэг болох Улаанбаатар хот өвлийн улиралд 40 гаруй хэм болтлоо хүтэрдэг. Тэгэхээр нүүдлийн соёл иргэншлээ суурин соёл иргэншил рүү шилжиж байгаа манай улсын хувьд нэгдсэн шугамар дулаан захилгааныг үйлдвэрлэж түгэн гэдэг бол хэдхэн 10 жилийн түүхээс хэтрэхгүй зүйл. Харин өвлийн улиралд ямарваа нэгэн осол гэмтэл гарсан тохиолдолд Улаанбаатар хот өөрийгөө бүрэн хүчин чадлаараа гэрэлтүүлж дулаахан байлгаж чадах болов. Гинтийн хохирол учруулж болцсошгүй үйл явдал бол эрсдэл. Хохирол нь мөнгө, эд материалын эсвэл эрүүл мэндийн гэсэн хэлбэртэй байдаг. Гарцсан хойно биш ямарваа нэгэн эрсдэл гарахын өмнө бид нар нөгөө сэргийлэх нь л энэ эрсдлийг ярьж байгаагийн гол утга учир болоо гэж ойлгож байна. Тэгэхээр одоо юу гэдэг зарим хүмүүс магадгүй хэлж байна тийм. Яагаад муу ярьлаад байгаа тийм. Хот хөлдөн гэдэг. Мэдээж бидний хинч хотыг хөлдөн гэж төсөөлөхийг хүсэхгүй байна тийм. Гэхдээ ийм эрсдэл гарч болох нэ гэдгийг л бид нар хэлээд байна. Улаанбаатар хотод гарах эрсдэл нь Монголын хүн амын талаас илүү хувьд нөлөөлнө гэсэн үг. Өнөөгийн Улаанбаатарын цахилгаан эрчим хүчний хэрэглээг социализмын үед баригдаж байсан дулааны цахилгаан станцууд л хангаж байгаа. Олон жилийн илэгдэл хуучрлын явцад станцууд насжилтынхаа төгсгөлд ойртон цахилгаан дулаан дамжуулалтын явцад эвдрэл гэмтэл гарч дулааны алдагдал, цахилгааны тасалдал гаргасаар л. Төсвийн эрчим хүчний системийг бүрдүүлэгч станцуудаас 4-р дулааны цахилгаан станц нь цахилгааны 73.1%-ийг, дулааны 63%-ийг дангаараа хангадаг байна. Өөрөөр хэлбэл Улаанбаатар хот өвлийн улиралд 4-р станцаас бүрэн хамааралтай байдаг гэжээ. 2010 онд дулаан үйлдвэрлэх хүчин чадал 1585 гигакалори цаг байхад нийслэлийн дулааны хэрэгцээ 1555 гигакалори цаг болж байсан нь үндсэндээ хүчин чадлын 100%-д хүрсэн байна. Улаанбаатар хот эрс хүтэрсэн үед дулааны дутагдалд орох эрсдэл байна гэсэн үг. Жишээлбэл хамгийн сүүлд одоо манай оронд зүүн хойд Азийн одоо улсуудын хооронд тэр өвлийн одоо удирдлагын прогнозыг одоо прогнозсон тийм олон улсын хурал болсон л доо. Тэгэхээр энэ хурлаас бол бүх орнууд энэ өвөл санал нэгтэйгээр Монгол одоо зүүн хойд Азийн бүс нутгаар бол хүүтрэлт өвлийн удирдал бол хавцсангүй олон жилийн дундчаас бол хүүтэн байна гэсэн тийм прогноз хийсэн. Монгол улсын ерөнхийлөгч Захиагийн Элбэг Доржин том төрөөс ухаалаг төрлөө үндэсний зөвлөлдөх уулзалтаар үзүүлсэн статистикээр хүн амын өсөлтийг хурдцтай өсөх хандлагатай гэж гаргажээ. За хүн амын өсөлт 2.9 сая хүнтэй ер нь дунджаар хамгийн бага нь нэг айл 3 хүүхэдтэй байхаар тооцоод 2.5%-аар өснө гэх юм бол 2050 онд бид нар 7 саяулаа болох боломж бол байгаамаа гэдгийг хэлье. Үүнээс харахад хүн амын өсөлтийг дагаад цахилгаан дулааны хэрэгцээ нэмэгдэх нь тодорхой юм. Нөгөө талаас нийслэл хотыг хөгжүүлэх төлөвлөгөөнөөс харахад 2020 он гэхэд дулааны хэрэглээ 1000 гаруй гигакалори,
цахилгааны хэрэглээ 700 гаруй мегаваттаар өсөхөөр үзүүлэлт байгаа юм. Дулааны цахилгаан станц 2-ын ашиглалтын хугацаа тооцооллын дагуу 2015-аас 2016 онд дуусна гэжээ. НТV телевизийн сурвалжлах хэсэг Дулааны 4-р цахилгаан станц дээр ирсэн байна. Тэгэхээр энэхүү цахилгаан станц энэ жил 30 жилийнхаа ойг тэмдэглэж байна. Гэтэл эрсдлийн шинжээчдийн хийсэн дүгнэлтээр бол цахилгаан станцын наслалтыг 30-аас 40 жил гэж үзсэн байдаг. Тэгэхээр энэ цахилгаан станц цаашид Улаанбаатар хотыг дулаан болон цахилгаанаар хангах болов яах вэ? Манай станцын ажиллагсад өөрсдөө хүчин зүтгэсний хувьд бол байнга сэргээн засварлах, сайжруулах юм ажил хийж явж байгаа тулд хүчинд одоо өнөөдөр ингээд ажиллаж байна. Хэвээ ажиллаж байна. Гэхдээ энэ хугацаа одоо энэ илэгдэл бол тэр илэгдэх байдал бол ерөөсөө хязгааргүй. Тэр цаашаа яваад муудаад байна шүү. Ингээд эрсдлийн анализ, дээр дурдсан тоо баримттай холбоотой Улаанбаатар хотын хөлдөх эрсдлийн тухай тодруулахаар эрчим хүч дулааны хэд хэдэн газруудаар орлоо. Хамгийн ихэнд Улаанбаатар хотын цахилгаан дулаан энэ өвөлд бэлэн нисхийг лавлсан юм. Техникийн ностоо гэмтэл гарчихгүй бол бүх станцууд дээр техник бол засвар үйлчилгээ, урсгал засвар, их засвар ажлууд хийгдсэн учраас хэвээ ажиллаж байгаа гэж ойлгож байна. Манай бол дээд бүтэн чадлаараа амжсантай энэ өвлийг хачаад өнгөрөнө гэсний хүслээр үйлчлэлтэй өвлийн бэлтгэл ажиллагаа бол бүрэн хангасан. Гинтийн нэг аваараар одоо гэмтэл садлахаараа тасарчихгүй бол манайх бол химийн үйлчлэгэд бол бэлтгэлээ бүрэн хангасан гэж үзэж байна. Салбарын сайдаас эхлээд холбогдох газрууд нь бүгд л энэ өвөлд бэлэн байгаа нь сайшаалтай. Харин иргэдийн хувьд цахилгаан дулааны тал дээр баггүй айдастай байна. Тухайлбал цахилгааны хувьд гэхэд өнөөдөр сонины 2013 оны 12 дугаар сарын 6-ны цахим хуудаснаас сэтгүүлч сайн буянгийн Харанхуй Улаанбаатар нийтлэлийг харахад улсын маань нийслэл мегаполис хот Улаанбаатар хэсэг бусгаар харанхуй болдог. Сая гаруй хүнээ лааны гэрэл тэмтжүүлдэг. Тэгтээ хаан амьдардгаар нь алагчлахын яам. Энэ жил ялангуяа 9 дугаар сар эхэлснээс хойш хотын энд тэнд байсхийг л тог тасрах болов. Өнгөрсөн амралтын өдрүүдээр гэхэд Баянгол, Сонгон хайрхан дүүргийнхэн 8 цагийн туршид харанхуй байлаа. Эрсдлийн анализ Улаанбаатар хотын оршин суугч Юмчин Сүрэнтэй уулзан цахилгааны тасалдлын тухай асуусан юм. Түүний хувьд байшингаа 100% цахилгаанаар халаадаг учраас цахилгаан тасалдахгүй тогтвортой байх нь маш чухал юм байна. Үе тог маш их тасардаг. Тасрахаар ямар ч шалтгаангүйгээр тэгээд 7-8 цагаар тэгэл одоо бид нар чинь хоолуудаа хийж идэж чадахгүй. Тэгээд нөгөө халаалт маань хөвдөх гээд байдаг, налхнаатай хүүхдүүд тэр хүүхдүүд надад арц цутардаг гэдэг айгүй олон бэрхшээл тулгардаг л да. Түүний хэлснээр цахилгаан үе ямар нэгэн шалтгаангүйгээр тасалдаг гэлээ. Үүнийг Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ компани ахлах инженер Батчаргалаас тодрууллаа. Ер нь тог тасрах гол шалтгаанууд юунаас болж үүсдэг вэ? За тог тасрах гол шалтгаан бол бас олон төрлийн л да. За тоног төхөөрөмжөөс болж гэмтэл гарснаас болж тасралт гарна. Гадны буруутай хүмүүсийн үйл байдал, буруутай үйл ажиллагаанаас болсон тийм авиж хон гэмтэг агарын шугамыг таслах тийм гинтийн тасралтууд бол гардаг. Мөн өнөөдөр сонины сэтгүүлч сайн буянгийн Харанхуй Улаанбаатар нийтлэлд 11-р сарын 1-ээс 12-р сарын 3-ны хүртэл аль дүүрэгт хэдээс хэдэн цагийн хооронд цахилгаан тасарсныг тодорхой бичсэн байсан. Тэрээр энэ талаар Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ компаниас тодруулахад цахилгааны саатал гараагүй, тоног төхөөрөмжийн шинжилгээ ажлын хүрээнд хэрэглэгчдийн цахилгааныг түр хязгаарлсан гэсэн тайлбарыг өгчээ. Засварын ажил хийх ч юм уу, эсвэл бүр төлөвлөгөөтэй ажлынхаа хүрээнд бол тодорхой цагуудаар бол бидний тасалтыг бол 3 сарын 10-наас 10 сарын 1-ний хооронд бүх засварын ажлыг хийгээд дуусгадаг. Хэрэглэгчтэй 24 цагийн өмнө нүүр мэдээлэл хэрэгслэр болон өөрсдийнх нь манай компани бүртгэлтэйгээ утасныхаа дугаараар зарлалыг бол хийж ажилдаа ордог. Тогны хязгаарлалтыг тэдээс тэдэн цагийн хооронд хийнэ ч гэдэг юм уу, тийм сануулгах үйл ажиллагаа явуулдаг уу? Ер нь баг тийм байдгүй шүү дээ. Гинтэл тасарчдаг. Тэгээд хизээ ирэх юм чи мэддэгдэггүй дуудлага эднэр өгөхөөр ер нь бол ирж барина гэж юм байхгүй. Яг нийтээрээ тасраад одоо манай шугам тонолгоос болоод тасраад тэр 7-8 цаг хэрэглэгээ харанхуй байна гэсэн тохиолдол гарахгүй гэж хэлэхээр байна. За зөвхөн тэр айл дээрээ те өөрийнх нь айлын басны тонолгоос болоод бас гэрэл цахилгаангүй байж тэгээд тэрийг бас мэдгүй байж магадгүй тийм тохиолдолд бол яг л та дуудлага зохих гэж нөгөө
мэрэгжлийн хүмүүсээр үзүүлээд. Тог тасалт ер нь хэр байдаг танаа Тархан хотод? Тарханд бол гайгүй шүү. Ер нь тийм гайгүй. Энд бол энэ тог бол их ойрхон тасархын уг нь Улаанбаатар улсын өмнө нийслэл Улаанбаатар. Хөдөө орон нутгаас л муу шүү дээ тогны үчтэн. Харин дулааны хувьд тасалдахгүй. Иргэдэг энэ өвөл дулаан байлгана гэсэн баталгаа хэр байгаа талаар Улаанбаатар дулааны сүлжээ компаниас тодрууллаа. Ер нь бол дулаан тасалдахгүй гэж хэлэхэд бол бас их хүнд. Ягаад гэхээр манай үндсэн шугам сүлжээний бол одоо 40 гаруй хувь нь бол 25-аас дээш ашиглагдсан ийм муудсан шугам байдаг. Инженерийн шугам сүлжээний өөрөө өндөр хөрөнгө оруулалт шаарддаг учраас нийгэм хүсэн бүгдийн богино хугацаанд солих боломжгүй учраас өвлийн нөхцөлд одоо энэ ашиглалтын хугацаа дуусч байгаа шугамуудыг гэмтэл гарахгүй байхын аргагүй. Тэр хугацаанд бол бас дулаанд оролдохгүй гэх тийм баталгаа байхгүй. Улаанбаатар хотын зарим орон сууцны айлууд өвлийн улиралд их хүйтэн байдаг байна. Тухайлбал хан улдүргийн эдгээр шар байшингуудын нэг давхрын айлуудын халаалт хангалтгүй байдаг гэлээ. Үүнийг мэрэгжлийн хүмүүс дулааны алдагдaltaй холбон тайлбарлаж байна. Үйлдвэрлэсэн дулаан түгээлтийн үед 14% нь алдагддаг гэсэн тооцоог Улаанбаатар дулааны сүлжээ төрийн өмчит хувьцаат компанийн хувьд байдаг гинэ. Одоо 60-аас 70 оны үед онд баригдсан өгсөрмөл барилгуудын хувьд дулааны алдагдал нэлээд их байдаг. Хан газрын тусгаарлагдаг материалууд муудсан ч юм уу. Ерөнхийдөө бол дулааны эрчим хүчийг тэнд маш ихээр зарцуулдаг. Том шугамуудад гаргалт харьцангуй бага л да. За тэгээд хэрэглэгчдэр очиж байгаа. Орон сууцны контрол цаашаа явж байгаа дулаан айлууд их байгаа. Элэгдэл хуучрал гэдэг зүйл дулааны цахилгаан станцаас гадна шугам сүлжээ, барилга байшин бүр дээр л яригдж байна. Хуучирсан станцууд хэд дахин засвар үйлчилгээ хийлгэн байж цахилгаан дулаан үйлдвэрлэж байхад өнөө элэгдсэн шугам сүлжээ нь үүнээс нь нилээдгүй хэдэн хувийг нь замдаалдана. Эцэст нь хэрэглэгчдэр дулаан очлоо гэхэд дахиад л хэдэн хувь нь барилга байшингаас болоод алдагдаад байдаг байх юм. За видүүл жилдээ нэг өөрийн хөрөнгө оруулалт харуулна 5-4 орчим төгрөгөнд бол гадны шугам сүлжээгээ одоо шинжилж засвар үйлчилгээ хийдэг. За үндсэндээ бол нэг 2.5-аас 3 км шугамыг жилдээ шинжилэн сэлдэг ба. За сүүлийн жилүүдэд бол одоо барилгажилт нэлээд эрчимтэй нэмэгдэж хот тэлж байгаа товилдуулаад бол улсын төсвийн хөрөнгө оруулалт, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалт харуулсан тодорхой шугам насосны станцын тоноглолоо шинжилсэлээд байгаа. Тэр бумаар нь тоологдох мөнгө засвар, бас засвар, дахин засвар хэмээн урссаар л. Энэ бол ойрын хугацаанд Улаанбаатар хотыг дулаан цахилгаанаар тасалдуулахгүй байхын тулд хийж байгаа ажил ч гэлээ. Урт хугацааны ирээдүг харсан ажил болж чадахгүй байгаа юм. Тун удахгүй Улаанбаатар хотын эрсдлийн эсрэг төлөвлөгөө манай хотод байгаа эсгийг тодруулах болно. Улс орныг одоо бүхэлд нь тийм харанхуй болгоч одоо байгалийн гамшиг учрахгүй байх л гэж одоо найдаж. Мөн Улаанбаатар хот үйлдвэрлэлийн осол, байгалийн цагуурын огцом хүүтрэл зэрэг хүчин зүйлээс болж цахилгаан дулаанаар тасалдвал хэрхэх болоо гэдгийг сонирхно. Тэгвэл мэдээж яриг хамгийн түрүүнд Оросын холбоот улсаас л хүү сүрлээ цахилгаан гүйшилгэн штэ. Засгийн газар хувийн хэвшлийн хоорондох хамтын ажиллагаа. Үйл ажиллагаа нь бол доктортой явуулж байгаа. Заримдаа бол шаардлагатай үед эрчим хүчийг үйлдвэрлэхгүй шүн эрчим хүчийг үйлдвэрлэх жишээтэй. Бид Монголын засгийн газартай байгуулсан гэрээнийхээ тухай нэг бүрчлэн ярмааргүй байна. Гэхдээ эрчим хүчний яамны мэрэгжилтний хэлсэнтэй би санал нийлэхгүй байна. Энэ бол засгийн газар консорциумын хооронд маш том нарийн бодож боловсруулсан төсөл. Эдгээрийг тун удахгүй үзүүлнэ. Эрсдэл сохор хэнийг ч дайрчулна. Энэ бол ирээдүйд учирчулах гинтийн эерэг сөрөг үйл явдал юм. Ирээдүйд учирчулах гинтийн сөрөг болоод эерэг үйл явдал тохиолдох боломжтой нөхцөлд зорилготой хүрэхин тулд нөөцийг төлөвлөх, зохион байгуулах, чиглүүлэх, удирдах үйл ажиллагаа Улаанбаатар хотын хөлдөх эрсдлийн өмнө байгаа билүү. За дотор ажиллагаан дээр одоо ажиллаж байгаа онцгой тоглолтоор жижиг хэмжээд гарах ийм асуудлууд байдаг. За энийг богино хугацаанд хурдан шуурхай зохион байгуулж хэвийн гормд оруулж явах асуудлыг бол манай статистикаа өөрсдөө хариуцаад хийнэ. Манайха
одоо нийслэлийн онцгой байдлын газар тий онцгой байдлын ерөнхий газар одоо энэ төр хамтарч ажилладаг байгаа юм шиг боллоо. Тийм давчруу тий байгалийн хүчин зүйл үүссэн тохиолдолд манай ажиллах төлөвлөгөөтэй л ажиллаж байдаг. Яг өвөл иргэдийг бүгдээрингийн гэртээ халуун эрчим хүчтэй байлгахын тулд энэ ч хүмүүсд өндөржсэн бэлэн байдалтай ажиллаж байна. 24 цаг биднэрт гар утас утрах эрх үйд. Хөлдөөхгүй тулд бид нар ажиллаж байгаа учраас энэ хөлдөөхгүй бол гэж үзэж байна. Хөлдөнө гэдэг чинь бол айхтар маш том хүнд ойлголт шүү дээ. Хөлдөөгүй байх арга хэмжээнүүд бол байна. Мэргэжлийн хүмүүсүүд бол. Гэтэ яг болцшгүй байгалийн гамшиг тохиолдож болно. Төлөвлөсөн одоо ажлууд байдаг. Одоо улс орны одоо бүхэлдэн тийм харанхуй болгочих тийм одоо байгалийн гамшиг учрахгүй байх л гэж одоо найдаж байгаа. Түүний шир бол бид нар ард иргэдэд хангах бүх одоо ажлаа бол төлөвлөөд хэрэгжүүлээд тэгээд ажиллаж. Амны бэлгээс аштын бэлэг гэдэг. Ирээдүг өөдрөгөөр харж байгаа мэргэжилтнүүдийн бодсон найз нар бүх зүйл болох болтугай. Гэхдээ эрсдлийн удирдлага нь юу болох талаар төдийл тодорхой хариултыг авч чадсангүй. Харин дараагийн асуулт. Хэрв Улаанбаатар хот үйлдвэрлэлийн осол, байгалийн цагуурын огцом хүүтрэл зэрэг хүчин зүйлээс болж цахилгаан дулаанаар тасалтвал хэрхэх болоо гэдгийг сонирхсан юм. Тэгвэл мэдээж яриг хамгийн түрүүнд Оросын холбоот улсаас л хүү сүрлээ цахилгаан өгөөшөлгөн штэ. Оросоос авч байгаа эрчим хүч бол харьцангуй үнэтэй. Тэгээд ард түмний нуруундаар очих уулна одоо тэр төлөх хэмжээ мөнгө хэм үү ихсэх Орос төлөх мөнгө их болох шүү. Энэ бол өнгөрсөн одоо ирээдүйн 3 цаг дээр цахилгаан эрчим хүч авах буюу авсаарч ирсэн авчиж байгаа. Цаашдаа ч авна гэсэн үг болж байх шиг. Гэхдээ Монгол улсын засгийн газар энэ бүх хугацаанд зүгээр суугаагүй. Тэд 4-р дулааны цахилгаан станцын хүчин чадлыг 100 мегаваттаар өргөтгөх ажлыг эхлүүлж 300 мегаватт цахилгаан, 700 гигакалори дулааны эрчим хүч үйлдвэрлэх чадалтай 5-р дулааны цахилгаан станцыг барих шийдвэрийг гаргасан. Гадны томоохон хөрөнгө оруулагчдын хөрөнгөөр бүтэх энэ станцын тендерийн ажил явагдаж, газрын маргаантай асуудлууд нь 2013 онд багтан эцэслэгдсэн. Энэ станцыг барихад урьдчилсан тооцоогоор 2017 он гэхэд дуусгана гэсэн. Гэхдээ 5-р дулааны цахилгаан станцыг барихад 3.5 жил шаардлагатай. Манай компани 5-р цахилгаан станцыг барих ажилд оролцож байгаа. Бид энэ төслийн ажлыг хийхээр ханзуй шамдан ороод байна. Бид өөрсдийн зүгээс хамаг хүчээр ажиллан энэ төслийг амжилттай хэрэгжүүлэхин төлөө хичээж байгаа юм а. Энэ бол манай Newcom компани стратеги болох Монголын эрчим хүчний салбарыг хөгжүүлэх ажлын нэг юм. Монгол улс цахилгаан дулааны хомсдолд ороод байна хэмээн ярьсаар байгаа хэрнэ. Яагаад өнөөдрийг хүртэл дулааны цахилгаан станцыг барих ажил хойшлогдсоор сунжирсаар байгаа юм болоо. Одоо 10 жилийн өмнөөс бол энэ 5-р цахилгаан станцыг барих асуудал яригдсан. Гэхдээ энд бас улс орны санхүүгийн боломжоос хамаарат энэ асуудлууд ингээд шийдэгдэхүйдийг хүрсэн байна. Мөн эрчим хүчний салбарт сонсогдох болсон таатай мэдээ бол сэргээгдэх эрчим хүчийг дэмжих явдлууд. Сэргээгдэх эрчим хүч Монголын эрчим хүчний салбарт томоохон үүргийг гүйцэтгэхээс гадна эдийн засгийн ач холбогдолтой. Тухайлбал 2013 оны 6 дугаар сард Австралийн бям гаргийн өглөөний мэдээ сонинд Монгол улсын ерөнхийлөгч Цахиагийн Элбэг Доржийн хэлсэн үгийг онцолсон байна. Хэрв Монгол улс өөрийн нарны болоод салхинийгээд бусад сэргээгдэх эрчим хүчээ бүрэн ашиглах юм бол Хятад болон Аз тивд эрчим хүч нийлүүлэх бүрэн боломжтой. Монголын говийн нарны эрчим хүчийг одоо ашиглая гэж. Юухээр зэрэг одоо нэг 20-30 жилийн дараагаар нарны эрчим хүчийг ашигладаг бага төхөөрөмжийн үн бол одоогийн цахилгааны эрчим хүчтэй нөөцөөр ажилдаг хүчтэй авидлах хэмжээтэй болохыг. Тэхийн бол зөвхөн Монголын говьоос гарах эрчим хүчний нөөц цахилгаан гаргадаг юм гэх юм бол зүүн хойд Азийн орнууд жишээлх юм бол Солонгос, Хятад, Япон, Сибирь, Монгол гэх орнуудын эрчим хүчний хэрэгцээг 9 дахин хангах, 9 дахин их эрчим хүч гаргах ийм одоо нөөц манайд байдаг байхгүй юу?
Шинжлэх ухааны академийн физик технологийн хүрээлэнгийн захирал, академич чадраа тэргүүтэй хүмүүс нарны эрчим хүчээр гэрийг дулаанаар хангах төслийг туршиж үзэж байгаа юм байна. Манай хүрээлэнгийн эрдэмтэд нарны атлас, мөн салхины атласыг одоо босруулж гаргасан байдаг. За эндээс ингээд аваад үзэх юм бол жилийн 3000 орчим цаг нь Улаанбаатар хотын хувьд гэхэд нартай байгаа. За энэ бол одоо үнэхээр нарлаг гэдгийг харуулж байгаа. Тэгээд ирж байгаа нарны эрчим хүчний хэмжээ бол манад бол үнэхээр бусад одоо орнуудтай харьцуулахад бол өндөр байдаг. Энэ нь бол ашиглах бүрэн боломжтой гэдгийг харуулж байгаа. Ер нь бидний туршилт ч гэсэн энийг бол баталж байгаа. Одоо Монгол улсын ерөнхийлөгч Любгдорж өөрийнхөө хөтөлбөрт сэргээгдэх эрчим хүчний нарыг бол одоо нийт дөрвөн дэмжнэ л гэдэг яриад яваад байсан дэмжих байх гэж байна. Энэ шин засгийн газрын мөрийн хөтөлбөр сэргээгдэх хүч нарны эрчим хүчийг ашиглана гэсэн одоо зүйл орсон. Тийм учраас бол одоо дэмжих байхаа гэж найдаж байгаа. Ийм ч учраас бид нар одоо манай хүрээлэнгийн хамт олон бүхэл хүчээ энд чиглүүлэн ажиллаж байгаа маа. Одоохондоо дэмжлэг алга. Монгол улсын сэргээгдэх эрчим хүчний нөөц олон улсын анхаарлыг ихэд татаж байгаа. Үүний нэг төлөөлөл нь 2013 оны 6 дугаар сард ашиглалтанд орсон Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт байрлах салхид салхин цахилгаан станц. Энэ станцын чадал нь 50 мегаватт, цахилгааны нийлүүлэлт нь 168.5 сая гигаватт. Хүчин чадлын 100 бүр давуулан биелүүлээд байгаа. Манай дүүтэс гаргасан диспетчер үндэсний төвөөс гаргасан горин байдаг. Энэ горим дээр энэ жил 22.8 сая киловаттыг нийлүүлнэ гэсэн дэм төлөвлөгөөтэй байдаг. Одоогийн байдлаар 48 сая киловатт хүрчээд. Тэгэхээр энэ төлөвлөгөөний дагуу явахгүй бүр давуулан хэтрүүлэн биелүүлээд гэсэн үгтэй. Үйл ажиллагаа нь бол доктортой явагдаж байгаа. Заримдаа бол шаардлагатай үед эрчим хүчийг үйлдвэрлэхгүй шүн эрчим хүчийг үйлдвэрлэх жишээтэй. Тэгэхээр манай эрчим хүчний хэрэглээ шүн бол ерөөсөө бараг байдгүй. Тиймээс энэ бас нэг жоохон зохицуулах тийм үйл ажиллагааны шаардлагатай болоод байна. Well, we're not going to go into great detail. Бид Монголын засгийн газартай байгуулсан гэрээнийхээ тухай нэг бүрчлэн ярмааргүй байна. Гэхдээ эрчим хүчний яамны мэрэгжилтний хэлсэнтэй би санал нийлэхгүй байна. Түүний хэлснээр улс гэрээнд заасны дагуу тодорхой хэмжээний эрчим хүчийг биднээс авахар тохиролцсон гэлээ. Гэтэл энэ гэрээнд зааснаар бол хэдийн хэмжээний эрчим хүч үйлдвэрлэн түүнийг нь худалдаж авах болно гэсэн байгаа. Өдөр шөнийн алинд нь ч бид эрчим хүч үйлдвэрлсэн бүгдийг нь худалдаж авна гэсэн гэрээ бидний хооронд байгаа юм. Энэ бол засгийн газар консорциумын хооронд маш том нарийн бодож боловсруулсан төсөл. Тийм ээ. Засгийн газар энэ бүхэн дээр хичээн ажиллаж байгаа. Гэхдээ шин зүйлийг хийхэд их цаг орох нь ойлгомжтой. Бид мэдээжээр үйл ажиллагааг улам хурдан яваасаа гэж хүсэж байна. Цахилгаан эрчим хүчийг үйлдвэрлэн худалдан авах, худалдаалах тал дээр засгийн газар хувийн хвшлийн хувьд эргэж харах, зохицуулах зүйл яахын аргагүй байгаа бололтой. Бидний хувьд засгийн газар Newcom компанитай хийсэн гэрээний бүрэн эрхийг авч харах боломжгүй байгаа учраас энэ удаагийн яригадаад байгаа хэн илүү их эрчим хүчийг үйлдвэрлэж, хэн нь бага хэмжээгээр аваад байгаа тал дээр үзэгч та бүхэн хариулт өгч чадахгүй хүрээд байна. Хэрв засгийн газар орчин үеийн томоохон дэд бүтцийг хөгжүүлсэн улс орныг цахилгаан эрчим хүчээр хангахыг хүсвэл энд хоёр арга зам байна. Эхнийх нь хэрв улс өөрөө төслийг санхүүжүүлэх юм бол энэ яваандаа эргээд өр болж ард иргэдийн нуруунд дээр ирэх болно. Эсвэл улс хувийн хвшилтэй хамтран ажиллах юм бол гэрээгээ маш тодорхой нарийн боловсруулах хэрэгтэй. Ингэснээр хувийн хвшлийнхэн цаашид юу хийх вэ гэдгээ сайн мэдж явах болно. Гэрээгээ хамгийн гол нь хатан мөрдөх ёстой юм. Эрсдлийн анализын энэ удаагийн сэдэв Улаанбаатар хотын хөлдөх эрсдэл байлаа. Цаашид Монгол улсын эрчим хүчний салбар хэрхэн хөгжих бол? Хэр удаан хугацаанд эрчим хүчний хэрэглээний оргил цагаараа гадаад улсаас цахилгаан эрчим хүчийг өндөр үнээр худалдан авсаар байх вэ? Яаж гадаад улс орны буцалтгүй тусламж, өр зээлийн асуудлаар урдхаа хойтхоо нөхөхгүй байх вэ? Яаж цахилгаан дулаанаараа дотоодоо бүрэн хангаж, тэр байтугай гадаадад экспортлож, Азийн орнуудыг хэрэгцээг хангадаг томоохон орны нэг болох вэ гэсэн асуултуудыг үзэгч танд үлдээе. Хамгийн чухал нь ирээдүйд учирч болцсошгүй эрсдлээ сэргийлэх арга замыг хамтдаа хайцгаая. Ирээдүйд Улаанбаатар хотод хөлдөх эрсдэл байна.